Эрхэм үзэгч таны энэ арай амар амгалан айлтгая. Ээш нэвтрүүлгээ үзэх гэж цэнгэр дэлгэцийн өмнө тоглон сууж байгаа бүх үзэгчдэд энэ өдрийн мэндийг хүргэе. Би яг одоо нэвтрүүлгийнхээ уран бүтээлчдийнхээ хамтаар зүүн харааг зарих гэж байна. Манай нэвтрүүлэгт энэ удаа залуу дуучин Солонгоо маань ээжигээ баярлуулахаар бидэнд хандсан байгаа. Тэгээ зүүн хараад бол өөрөө очсон ээжтэйгээ хамт байгаа. Бидний уран бүтээлч гин дарангууд ээж хэрхэн хүлээж авахыг бүгдээ хамтдаа нэвтрүүлгээс харцгаая. Бидэнтэй хамт байгаарай үзэгчтэй. Нэвтрүүлэгт маань энэ удаагийн дугаарт за зохиолын дуучин Солонго гэдэг залуу уран бүтээлч байгаа. Тэгээ ээжигээ баярлуулахаар зорьсон байгаа. Би яг одоо зүү хараад ирсэн байна. Тэгээд хамгийн гол нь өөрөөс уран бүтээлийг хийж яваад ээжигээ баярлуулъя гэсэн саналыг тавьсан байгаамаа. Тэгээд яг энэ хаалганд амьдардаг байгаа ээжтэйгээ ярилцаал гэж байгаа ах нэг цагийн урд өдрөл ирсэн байгаа. Намайг одоо орно хий мэдээгүй л байгаа хта. Хүдрээ цаг ой. Солонго. За юу вэ? За сайн байна уу? За сайн байна уу? Сайн явж ирсэн. Сайн явж ирлээ. За. Гээд түрүүд ирдэг нэр. Гайгүй зам аймаа. Айгүй. Та ой чивэг гэж. Сайхан үлдэж байна та. Сайхан үлдэж байна. За. Юу зүүн бүр. За уран бүтээл өндрөө хоёлоо ч уцаар холбогдоод байсан тийм ээ. Сайхан үлдэж байна. Сайхан үлдэж байна. Хацсангаа нөгөө гайгүй дулаахан байлаа. Ясаараа төрөөд ирлээ. Тийм. Ээж маань Солонгоо маань ярьсан юм аа. Тэгээд ингээд сэлэнгэд уран бүтээлээ ингээд хийж байгаамаа. Тэгээд энэ нэлнээс би ээжигээ баярлуулмаар байна гэд. Тэгээд бид хоёр нэгсэн доо ярилцж байгаад тэгээд ээж дээрээ ирсэн юм аа. Одоо эх орон телевизэн ээж гээд нэвтрүүлэг гэдэг. Та үзчихсэн мэдэх бахаа. Тийм. Ингээд гинт хараад ирдэ штэ. За яах вэ те? За өгтөө цаа холоос ирсэн хүмүүсээ. За тэч та бүгдээрээ сайхан тойрч сууж агаад тэгээ сайхан яриагаа өрнүүлнэ. Яа намайг содгож надад юу ч хэлээгүй шүү. Ямар ч хэлтэлгүй бод. Зүгээр. Та харин би таныг энэ багш мэрэгжилтэйгээ сонссон. Тэгээс одоо хэдэх жилдээ ажиллаж байгаа вэ? Би одоо нэг 32 жил агшилж байна. Тэгээ дандаа хөгжлийн багшаараа. Тэгээ дагнаад 32 жилдээ. Таны гэж урлагийн хүн байгаа юу? Солонгоо яаж явж байгаа дуучин болчоо. Гэхдээ одоо яг багаас одоо нэг орчин нөлөөсөн байх л гэж боддөг юм байна. Тэгээ одоо манай 3 хүүхэд гурлаа соёл урлагийн их сургууль. Одоо баганд сурч байгаа. Тэгээ манай том хүү бас соёл урлагийн их сургууль төгссөн. Зуараагийн одоо манай энд мөнгө харж болгоод ажиллаж байгаа. Одоо өөрөө хотод ажил хийж байгаа. Тэгээ Солонгоо маань одоо ганц цогонтой тэгээд бас өөрийнхөө сонирхлоор ингээд дуучин болцсон. Дараагийн хүү маань бас соёл урлагийн их сургуулийн удирдлага менежменттэй ангид суралцдаг. За нэг. Би одоо зүгч хийгээ. Яа. Зүгч. Одоо зүггүй хизээ зүгдэн тийм үстэй. Тийш дээ. Манай ээж чинь айгүй олон юутай шагналтай. Тэгээд энэ боловсролын тэргүүний ажилтан байна. Одоо хашийн одоо. Тэгээд хамгийн сүүлд энэ болохоор сая нодлоо авсан соёлын тэргүүний ажилтан. Одоо энэ чинь хүмүүс чинь олон жил ажилласан хүмүүс ингэж айгүй хөдөлмөрлөн штэ аймараа үе шатыг давж одоо ингэж авдаг байх нэ штэ. Тэг чи одоо манай ингээд залуучууд чинь зүгээр бараг сургуулаа төгсөөл нэг дуулаа юу л нэг концерт. Тэгээ би ээж сая айлгаад ээж би тоглолтоо хийгээд соёлын тэргүүний ажилтаа авчих гэсэн чи ээж манай ээж чи тийм хөө үн зэнийг айгүй дургу болоогүй чи болоо юу яриад байгаа. Ингэж зовж авдаг. Би 30 хэдэн жил ажиллаж байхад би ингэж авж ийн маш олон нөгөө нэг шагнал авах чинь доороосоо эхлэж амар үе шатшаа тийм авдаг. Тэгээд ингээ манай ээж минь бас энэ айгүй эрхэм ийм соёлын тэргүүний ажил гэж юм эрхэм
Одоо тэмдэг гэдгийг л би хэлмээр л байна л да. Яг гоё ийм үнцэнтэй зүйл үн цэнтэй л байх. Ээж чиний зүүч. Ээж чинь зүүх юу ичээд байна бэ гэдэг байхгүй юу? Бас сургуулийн хамт олонд юу яхаа тийм ээ. Одоо хүртэл ингээ хаалаас үзсэн юм шүү дээ. Харин тийм ээ мөн ээж минь стрессэл та хөдөлмөрлөж яваа. яваа. Одоо өөрийнхөө захирлууд тийм миний одоо ажлыг хөнгөлдөг өмнө хамт олон. За ээж нь хоёул одоо нэг сайхан тоглож ярий да тий. Та ер нь аль аймгийн хүн бэ? Өөрөө яг ихээсээ яг хідүүлээвэ. Би яг Говьалтай аймгийн Тааширсан мод төрсөн. Ихээсээ бид нар сургуулаа. Одоо тэгээд Говьалтад нэг дүү байна, Эрдэнэт нэг дүү тэгээд хотод ихч дүү хоёр байгаа тэгээд сургуулаа. Одоо 6-аас нэг 4 5 байна. Мэргэжил аль багш мэргэжилтэй тий. Хүүхдүүдтэй ажиллаад нэг мэтгэд цаг хугацаа өнгөрнөз. Өглөө сургууль руу ороод тэгэл хамаг юм мартсан ш тартлын ажил тэгэл ерөөсө бүх юм мартаал нөгөө хэдэн хүүхдүүдийнхаа дундлаа хийж бол одоо тэгэл хамгийн ад жаргал тий хэдэн хүүхдүүдэд хараад нөгөө хэдэн шавнарынхаа дунд тэгэл инэгтэй нэг л уулахтаа уурлал ихэнхдээ тэгэл гоё каптай ажил хийдэг болохоор хөгжөө багш чинь бас тий босод багш нарыг одоо босод нөгөө мэргэжлийн багш нарыг отоход миний ажил чинь гоё юм чинь дандаа дуу хууртай ууралсан ч дорхноо гарчин тий тэгэл дандаа хүүхдүүдтэй дуу хуур сонсоод нөгөө хэдэн хүүхдүүд гараад ингээл ингээл аюу сайхан ажил ийм сайхан мэргэжил хийсэн та одоо баярлж авдаг би угаасаа л хүүхд байхын хөгжөө багш болъё гэж боддог байсан байхгүй доо хөгжөө багш болно гэдэг. Тэгээ одоо би бол 6 настайгаас эхлээл биднэрт нэг мандлийн хөгжим тоглож сурсан. Манай аав надад зааж өгсөн тий. Тэгээ дээр үед чинь нэг ийм мандлийн хүүхд толго мандлийн тоглолтог л байрга айл болгоны хүүхд тоглолтог байсан. Тэгэл нэг шангаа хэлбэртэй мандлийн мэс ардлын бөөрнгийн. Тэгээ надад аав нэг тийм мандил авч өгөө. Тэгээ 6 настай байхад надад аав анх эхлээд маамаа шиг одоо гэртэн байгаа юм биш ээ. Одоо байхгүй тэр одоо хэлсэн бол урьдчилж хэлсэн бол тоглосон бол би одоо бэлтчихгүй тий. Ер нь тэгээ хүүхдүүдтэй ажиллаж байгаа хүн хөгшөрдгүү гэдэг бас яг уран бүтээл дуугуур гэдэг чинь хүний амьдралд хамгийн хэрэгтэй зүйл гэдэг чинь тийм ээ. Тэгэхээр айлын ганц охин нь солонгоо юм биш тий. Тэгээ нээж дээрээ хэрэг хэрдэг вэ? Ер нь нээжтэй хэрэг цаг зав зарцуулдаг вэ? Өнөөдрөөс ээжигээ баярлуулахыг зорьсон хүмүүс маань бол энэ танаа охин солонгоо юм шүү дээ. Тэгээд өөрт ч бас энэ микийг аялуулъя гэж бодлоо. Бид нар чи амар их ажил ихтэй. Тэгээ 10 жил байхдаа мэдээж ээж хайжууд тэгэл ганц гарын нь үзүүрэн л байлаа шүү дээ. Мэдээж охин хүүхдээ чи хоол ундын сайн хийн тий. Тэгэл гэр орнол цэвэрлэн. Намайг явсны дараа ээж бүр хэцүүцэн гэсэн. Тийм шүү дээ. Тэгээ шүү дээ. Ганц гарын үзүүрэн байхгүй болохоор чинь тэгэл одоо ч болохоор ерөөсөө ирч чадахгүй байна би бүр амар амжихгүй ерөөсөө ажиллаас их байхгүй тэгэл ямар ч сая бас ингээд танаа нэвтрүүлэх тэр бас ярилцаад их сайхан нэвтрүүлэх шүү дээ бас би хараад их дотроо ингээд бүр айгу ямар гоё буянтай яасан гоё нэвтрүүлгүй гэж их харж бодчихсон тэгээд оруулах юмсан юм уу ээж байгаа бас бодчихсон тэгээд ээж минь баярлж байгаа яхацтай баярлж байна би бас өөрөө их үздэг байхгүй тэр их ороо телевизээр ямар гоё нэвтрүүлэг вэ би өөрийгөө орж гэж бодоогүй чөлгийн ээж ярьдгийн тэгээд ээж ч аюу их тийм нөгөө хүүхд тахт та ээж тэр гоё юугаа ярьдаа нөгөө нэг ярьдаг шүү дээ хүүхд тахта хөгжимчин болох юмсан гэдэг яндангаа та ярьдаа хийж багаас л угаасаа тийм хөгжмийн багш доо хөгжмийн багш болъё л гэж боддог угаасаа өөртөө тэгээ баг байхдаа ингээд нөгөө манах гэрт амьддаг гэсэн юм чи нэг ингээд яндангаа ингээд дээш нь доош гараа ингээд хөгжим дарж байгаа юм. Тэгээ гэрийнхаа нэг багныг ингээд тэгээ манай ээж намайг тэгсэн. Саа учин туссан юм шиг. Энэ одоо дандаа ингэж тэгээ гэрийнхаа нэг орныхоо көшгний хард ингээд зогсчод хоёр дүүгээ зогсоочод ингээд удирдаад ингээд дуулуул хийгдэг байсан. Тийм. Энэ урлагийн гэр бүл юм байна шүү. Ээжийн уран бүтээл ер нь байна. Байгаа. Тэр амнаа сэнтэй Монгол дуу маань бас их гоё уран бүтээл болсон. Тэгээд өнгөрсөн 12 онд бол миний хувьд бас айгүй ол зомгаар уран бүтээлийн ол зомгаар дүүрэн байла тий. Тэгээд телевиз үзэгчтэй нас мэдж байгаа хтэй бас залуурагчтай хамтарч бас амнастай Монгол цас бид гурав гэдээ бас хайрын дуу байсан. Сэрэцтгэж гэдээ бас их залуучд өөрөнд дуудсан тийм дуу байсан. Тэгээ яг одоо болохоор би ээжтэй очиндоо гэдэг юм сайхан яг ээж нэрээ сонсоог байгаа нэрээ тийм гоё дуу хийж байгаа. Тэгээд одоо тэр нь дуу минь одоо бэлэн болж байгаа удахгүй телевиз үзэгчтэй хүргэх болно. Тэгээд бас би чи ерөөхдөө миний яг ажлын зарчим гэвэл дуу маань төрж явахад би баг клип бодоод явчихдаг байхгүй. Одоо дууны фонограмма илгүүлж явахад л ингэж явахад тэр ингээд клипэн дээр ингэж гэж аюу их тэгж би
юм хийдэг. Тэгээд одоо бас клипний найруулгыг нэг найруулагчтай одоо ингээ юм хийгээд явж чинь. Тийм их сайхан дуу байгаа ээжтэй очин даа гэд. Тэр сайхан дуугааг одоо анхныхын сонсогч нь ээж нь байг манай телевиз үзэгчид ээжүүд яг аялаад өгөө сонирн байхалаа. Зя 3 дугаар адаг надад их таалагддаг. Яг юм утга нь болохоор тийм ээжгээ санаж байгаа тийм ээ. Одоо хүн болгоно л одоо ээжгээ аюуг сандаж штэ. Ойрхон байгаад байгаа мөртлөө очиж чадахгүй ингээл амар их санаал тий. Ээжгээ үргэлж бодож явдаг тий. Тэгээ дууны утга маань их гоё. Тэгээд надад их 3 дугаар бадгийг их таалагддаг юм а. Яа их тийм би өөрөө нөх хөдөө өсөж торинсон болооч тэр үе тийм надад сэтгэлд их ойрхон сонсогд байдаг юм л да. Тэгээд юу өвлийн хүйтэнд галаан өрдөхөдөө үрчлээ нэмэн хүүгэн бодоодоо ивидэ хохрох тэнгэрийн хаяаруу хүүгэн харуулдан хүлээгээд гоё ихтаад алс хоол хүний нутгаас хонгор хүчин ээжээ санаад байна ээжээ хайртайждэ мөдөхөн очиндоо их гоё ойрхон юм гоё дуугаад тийм Ээжтэй ирсэн дараагийн гоё дуу яа. аюу гоё дуу болцоо дурсыг нь одоо их гоё тийм байр татныг 3 дугаараад энэ аюу гоё ихгүй тийм ээж минь галаан өртөгтэй хөдөө өссөн үн чи тэгээ цаанаар нөгөө ингээл гал бол ингээл нөгөө уул ус минь хамгийн түрүүнд харагдаж байгаа юм чи их гоё штэ. Ирсэн шүү ээж юм гэдэг чи. За суу. За донаш. За сайн явж ирсэн. За сайн явж ирв. За сайн. Яасан зам маа явахгүй. Таандарч идэх үү? Гайгүй нөө. Гит орсон. Хамаагүй л ирэн шүү. Амарцсан. За сайн явж ирсэн. За суу. Хаяа нэг тийш. За ийш ингээл одоо ийш очиж. За сайн явж ирсэн замдаа. Сайн. Зам гайгүй шүү дээ. За өглөө их гарцсан. За атас хүүхдүүд ирлээ. Зам хэр байна? Сайхан үлж гинөө сайн байна уу? За сайн байцгаана уу одоо ингээд ээж дээр ээжийнхаа цайг уух гал одоо ингээд бид гэж нэг үе эрдээ ээж дээрээ. Тэгэл одоо өнөөдөр бас цайгаа яваал ирлээ ээж дээрээ. Тэгээд ээж одоо хамгийн амттай хийдэг хоолн байна штэ сайн юм байна шүү. Баяртай цагаан уйл. Тэгвэл ээжийн идэх дуртай. Ээжийн идэх дуртай одоо хамгийн амттай хоол нь юу вэ? Бууц. Шууд бууц. Хүүхдүүдээс хин одоо хамгийн амттай тэр сайхан хоолыг хийж чаддаг вэ? Таны бодлоор. За манай хүүхдүүд ч одоо би наа Сэргэлэн Баатар байна. Би ч одоо нөгөө багаас нь одоо энийг чи гаргаад тэгэл яа нөгөө ажил өглөө гараад орой. Би ч хөдөө байсан тэгээд тэр авъя ажиллаж яасан ч ихээсэн. Тэгэл миний хүүч одоо 3 дугаар анги дахта бууж ивэхэд ээж хоолоо идэх нэг концерт тавчих ингээ шагаадаг. Тэгээ багш нар гайхдаг гэж одоо ийм 3 дугаар ангийн хүүхд эргэтэй хүүхд бууз энэ минь нөгөө цул гуурд болцол хөөрхий. Тэгээ энэ 2 3 дүүгээ хараад ажиллаа гэл. Тэгээ дараа нь солонгоо бас ахтаа нэмэр болол ингээ. Манай дөрөв хүүхдэд ямар ч байсан хаяг нэг сайн мэдгүй. Сүүе сая гурвал бууцыг сайн хийнэ. Манай бага ахгүй бас ирэх талдаа тэгээд бэлэн голдоо мэдчихээ. Тэгээ яг амиа тулууд хийн нэг үж ажилтаа. Танайхан дээрээс ер нь хин ээжийг бол илүү дөөрөөс юм ээ. Солонгоод илэр нь ээжийн төрхөл байна. Том хүүд бол байна. Ер нь та нар дундаас ингээ зан чанарын хувьд дүр төрхийн хувьд бүр нэг хүчтэй юм шиг гэж хэлэх юм цаашаа энэ гэтэл нэг дөөрөөцсөн гэж ярьдэн шин. Хин вэ? За манай энэ сүүе л байгаа. Яг ч бол. Юус ээж байгаа. Зан ааш тэгэл ер нь ингээд харалт. Тэг яг л байгаа. Бага байдлаас их 50 үедээ 50 их атах үедээ адгаа амар юм.
Одоо ярьж байгаа байхгүй ээж ингээл за багш нарын баяр болох гэж штэ. Тэгээд нэг талаас ингээд бас юу нэмэх өгөөд байгаа байхгүй юу штэ. Тийм тэр багш нарын баяр. Манай телевизийг үзэж байгаа ер нь үр хүүхдүүдээс хандлагатай хэлдэг юм л да. Бид чинь нэрээ хамгийн хайртай хүмүүсээ нэрээ хамгийн ихээр мартцсан байд юм байна те. Яа тэгэхээр нөгөө ээж гэдэг утгаараа бидний дэргэд л байдаг юм шиг санагдав. Тэгэхэд нэрээ дуртай юм нь юу юм? Ядчил юу гэдэх дуртай юм те. Хамт байна гэдэг нь хамгийн сайхан жаргал юм байна. Тэгээд бас сайн явах гээд энэ зүйлүүдийг манай үзэгч хүн үзэж байгаа үр хүүхдүүд нь л мэддэг гэдэгт итгэлтэй байдаг юм аа. Тэгээд энийг мэдэх чи одоо ёстой гэж ойлгодог. Тэгээд би нэг билет асуулт асуудаг яг хүүхдүүдийн цоглуулж агаад. Тэгэхээр ээжийн дуртай дуу юу вэ? Мэдэх юм байна уу? Нөгөө ээжийн дуртай дуу чи нөгөө миний ээж нар шиг нишэнэ гэдэг шүү дээ. Миний сайхан янз зөөлөн үеийн ээж гэдэг. Манай ээж яг түүхэн ярих юм бол одоо битээр чи одоо манай энэ хоёр дүү баг байсан. Тэгээд ээж одоо сая битэр чи ингээд ер нь жоохон тэрсэг ингээд насны ойролцоо ингээд одоо ингээд тий заримдаа ингээд нэг одоо манай дүү мөчн сахилахгүйтэй л одоо юу гэдэг тийм одоо яа тий даяг шаазан гагалах ч юм уу нэг жижиг хөөргөн хэрэг гэж одоо тэрийг цагаатах гал ороод ирэнгүүт наа урдаас нь дуулах миний ээж сайхан ээж мэндс төд ээж гээл тэнгүүч ээж за энийг нэг бодгоо байж тэнгүүч ээж зүгээр нүднээс нь илүүрээд юу ч олж саваа байхгүй Загинхаа мартчихсан. загинхаа мартаад итгэр гэж нэг тэр дуугаар амар их хийж байгаа паналт үс. Тэгээд чихэр мэхэр нэг борчмдаа мэдгэсэн шүү дээ. Тэнд ээж бүх юма хийж нуунда. Тэгээд тэрнийхээ нуурд очиад яг тэр дуугаа хойлоо дуудаад нүднээс нарч яг тэр санаанд орчихсон. Одоо юу шиг тийм одоо ингээд амар их тийм бүх юм элбэгдэж байсан. Яг тэр гоо зах зээлийн дүнгэж нийгэм ингээд шилжижсэн үе байсан. Тэгэл бид нар ч одоо ингээд их гоё ингээд тий чихэр мэхэр ингээд заримдаа ингээд ээж мэж авдраад байх юм бол тий ингээд бид нарыг дураараа авахгүй тэгэл ээжээсээ заримдаа ингээл дуулж муулж ингэж ээж аа. Гэрээ цэвбэл цэвэрлцэн өмнөөс хоол барайл үлээ. Нөгөөхөөс заавал өгөхөр. Юм ховор автсмал нөө үн цэнтэй байна гэдэг багасаа мэдэрсэн. Тэгээ хүүгүүд болохоор ч тэр үдэ ирчүүд гэдэг утгаараа хувцыг ингээд дамжаад өмсчихдээ штэ. Та энэ одоо хүүхдүүдээс хамгийн их одоо шин тавц өмсөн юм бэ? За бараг би Томор яг зааг би бол томоо гэдэг үдсэн хамгийн таасаг болсон сая. Яагаад гэвэл дараа яагаад гэж ганц зохин гээд манай аавч ирч манай болч шууд ирээсэн. Ганц зохин гээд одоо юу гэдэг сая дээр даавлаад дэлгүүрлээ орлоо гэхэд хамгийн түрүүнд соёо л ав. Соёыг дараа л би авна уу. Тэгээс биш соёо хамгийн түрүүнд авна. Угаасаа бүр ингээд нөгөө гэрлэр авч байгаа. А тэгэхээр тоогоороо бас таагуур ч юмасаа илүү юм байна. Тэгээд ер нь одоо ингээ амьдралт чинь тийм ээ алдаа оноотой, зовлон жаргалтай зүйлх гарна. Ээжийг хөдөлмөрлөөд явж байгааг харахад та бүхэн сайхан бахархалтай л байдаг байх. Нэг өрөвдмөр тэр дүр төрхийг та нар өөр өөртөөгөөр хэлж нэг ээжийг нэг тийм л үед их сансандаа, тийм л үед их одоо хайрлсан, нэг өрөвдмөр харагдсандаа гэж ярьдаг штеп. Та бүгд тийм дурсамж аваар юм байгаа жишээ юу вэ? За жишээ юм бол сая одоо хэцүү хүч юм уу те манай ээж бас нэг мэрэгжлийнхэн жоохон хэцүү л гэж байна л. Одоо манай ээж гэхэд одоо нэг дуу те одоо нэг тэмцээн сая ингээд тэмцээнд орсон байхгүй. Тэгээд манай ээж чинь дуу хөгжим багш болохоор тэгээд бүжиг дуу хөгжим гэл тэгээд бүх юм нь ингээд хариуцдаг. А бусад сургуулийн багш нар гэвэл те нэг дуу хөгжим багш нь тусдаа дуун юуны бүжигхэн багш нь тусдаа хөгжим багш нь тусдаа ингээд хүүхдүүдэд ингээд бэлдүүл явцдаг. А манай ээж тийм юм байхгүй. Зааланд очиж бүжгээ хүүхдүүдэд хийлгүүлжээд за та нар төр зүр амарч араас нь очингуудаа хөгжмийн хүүхдүүдээр очиж за одоо нөгөө хөгжим юугаа яваарай. Аяа тоглоорой. Араас нь дуу за одоо нөгөө хөгжмөө тоглоо хөгжим тоглоал хийж одоо бүх юм дээр нээж одоо зааж сургаж өгдөг байхгүй. Тэрнгээрээ бас ээж жоохон хэцүү. Тэгэхдээ яг хоо мэрэгжлийн сонслог юм байж байгаа ядарч гинүүд та гэж би бас харсан. Тийм. Тэгээ би саяхан нөгөө нэг 100 хэдэн медаль авлаа гэж. Сая тэмцээн болсон гэдэг үү? 100 хэдэн медаль авсан гэлээ. Саяны медаль 130 медаль авсан. Оо ямар их тав вэ? Сонсоод итгэмээр байгаас нэрийг сонио. 12 төрлөө. Та ер нь нөгөө хэлдэж шүү дээ ясны багш гэж байдсан шүү дээ. Тэгээ бүр ингээд нэг төрцөн багш юм Тэгдэг багш та манай ээж чинь маа гэж хэлдэг шүү дээ. Би сонсч байсан нэг багта манай ээж бүр багаас нь л одоо дуу хөгжмийн багш болох одоо бүр мэрэгчлээ багасаа хүн чинь зүгэндэг юм шиг байна. Одоо ингээл нээшн заримдаа ярьдаг. Ээж нь баг багтаа л ингээл гэртээ орж ирээд яндагаа тэгээд ингээд скот шахах мацаг ярьчаад ингээл тийм ээ хөгжим тоглож байгаа. Тэгээд загнуудаад тийм ээ саавчтай юм шиг чи одоо ингээл би аамаа загдаг гэсэн. Тэгээд багасаа л нөгөө энэ мэрэгчлийн төлөө тийм ээ. Одоо мэрэгч дуу хөгжмийн багш болох энэ урлагийн төлөө
зүтгэх тийм хог тавилттай дүрсэн болов гэж ээжийг боддیں۔ Магадгүй бас бидрийг одоо ингээд урлагийн замд ингээд хөтөлсөн хүмүүс маань одоо манай ээж нь одоо хэрвээ ингээд урлагийн хүн байгуул бид нар бас ингээд явах ч байсан юм уугүй ч юм уу тийм ээ бас. За тэгэхээр үзэгчтэй бид өнөөдрийн дугаартаа за дуучин Салангаагийн ээж оюун чимэг хичээгээ зөв хараад ирсэн баярлуулж байна. Тэгээд өөр хүүхдийн халуун дотны яриатай ээж чин сэтгэлийн хүүхдээ бидний нэвтрүүлэг их сэтгэлд их ойр сайхан болж байна гэж миний хувьд их бодогдож байна. Тэгээд ээжтэй барих гинтийн бэлэг маань дуусаагүй. Тантай холбоотой бас нэг сайн таны дотны заавал энэ өдөр надад гинтийн сюрприз ирж штэ. Солонгоо өглөө ирээд гэсэн чинь яас би өөр мэд телевиз үзсэн. Тийш тэгээд яас урд отоос ингээ бас хүрээд. Би сонсоод ямар сэнда. Хүний амьдралын хамгийн сайхан мөчийг бас хамтдаа хуваалцдаг хүн яахын аргагүй найз байдаг. Тэгээ бид ярьж байгаадаас хамгийн дотны хүнийг нь ээжтэй гинтийн бэлэг барьж оруулж иргэсэн. Өнөөдрөөс таны төрсөн өдөр болж байгаа юм байна. Та өөрийгөө танилцуулах юу та маань хэдэн жил хүн чанарын хувьд ямар хүн бэ? За бүгд энэ өдрийн минь төргий. За тэгээд бид бол бараг одоо 20 жил үерхэж нөхөрлж байна. Одоо төрсэн ах дүү шиг л одоо ерөөсө хамгийн түрүүнд л ямар нэгэн сайн юм болсон ч одоо би энийгээ дуусчихэд тийм сайхан эхлээд ихчээлээ дараа нь тэгээд одоо эднийхэнтэй бол би ерөөсөө тийм холбоотой цаанаас заяасан гэдэг шиг тэгээд одоо миний шав энд байна. Миний шав Солонгоо, миний шав тий одоо сээгч гэсэн яг би миний шав байгаагүй ч гэсэн бас л манай сургуульд байсан бүгдээрээ л нэг галтгоон чанагчсан улсууд тий. Тийм тэгээд одоо сүүе маань байна Солонгоо маань энэ хоёр бол яхахгүй миний багын гарын шавнад тий Солонгоо бол анх яг ингэ санагддаг шүү дээ нэг хүрэн их идэлтэй жоохон хөдөөний хүүхэд иржсэн тий тэгэл тэр цагаас цааш одоо Солонготой ингээд эдний гэрүүлтэй холбоотой явж байна да тий минь жилийн найзуудаа ингээ хамтдаа ингээ найзлаад хөрлөөд явхад ер нь аян чимэгч маань ямар хүн бэ? Ер нь ингээд одоо бид нар бол ингээд бүх гэр бүлээ одоо ингээд ах トゥ бүгдээ ерөөсөө мэдлэлцдэг ерөөсөө яг л нэг ах トゥ шиг тэгээд ерөөсөө ингээд явахад бол ерөөсөө түшиг толгоортой одоо ингээд нэг болоход одоо эдний хань ямаах вэ те одоо ингээд оюун агч ингээд ямар сайн мó бүх юмд л ингээд түшиг толгоор алдаг би бас яах вэ гэж асуудаг одоо тэгээд ерөөсөө хүнд ингээд танигдаад ирдэг шүү дээ одоо ингээд хүн чинь ингээд 2 3 жил болоод болчдөг тэгээд одоо битэрч одоо хичнээн жил болоод улмал зузаараад нэг 2 хоног ярихгүй би нэгээ санаад нэг сайн юм болсон ч хэлэхгүй бол бошоохот оюун чимэг хэлээ тэгээд бошоохот уцчихдаг тийм л болсон тий. Өнөөдрөөс та ихээс мэдлэлцэн байна тийм ээ. Ээжтэй бас баярлах бах тийм ээ. Баярлж байгаа. Ээжтэй тэгээд хамгийн түрүүнд баярлалаа л та. Тэдэр бол юу тэгээд хүн чинь өглөө ингээл төрөл босоод нэг ээжгээл болчихсон шүү дээ тий. Тэнийг ээж маань ахгүй тэрэл жоо хэзээ гэдгийг санийг дээрээс харж байгаа тийм ээ өнөөдрөөс ийм сайхан найзтайгаа найзынхаа энэ олон сайхан үр хүүхдүүдтэй ингээд их орон телевизийн ээж гэдэг нэвтрүүлгээр бид бүхэн хамтдаа ингэж орж очин залгах хувьтай ээжээ заав төрсөн өдрөө тий бас цаанаас тий хувь заяа тий бас цаанаас юмны учир утга байдаг юм байна тий. За ээжээ минь та багч гисэн баярлж чадуу бидний нэг зорьсон зүйл маань нэг биелээ олсон болоо тийм ээ. За маш их баярлж байна. Өстө нэг баярлна гэдэг нь энэ баг та тийм ээ гинт баярлуудаад тий би өөр хантаг ариж хотоос яаж амжиж ирэхтэй гэж бодчихсон. Би сая гинт ороод ирэхээр бүрээс чочирдчих ба. Тий маш их баярлж байна тий. Өнөөдөр хайртай дотны найзтайгаа тийм ээ аламжид өр хүүхдүүдтэйгээ хийж бүтээсэн зүйлээ яриад ээжийн минь та их сайхан байгаа гэдэгт итгэлтэй байна. Тэгэд
та минь урт наслаарай, удаан жаргаарай, үр хүүхдүүдтэй өргөлж үнтэй сайхан сургаалаа өгж хайрлаж аваарай. Тэгээд манай телевизийг үзэж байгаа олон сайхан эхчүүд бас байгаа. Тэгээд танийхаа сэтгэлдлийг бүгдээрээ сонсоод энэ сайхан нэвтрүүлгийн удаагийн дугаарыг жаргая гэж бодлоо. За өнөөдөр энэ сайхан нэвтрүүлэгт намайг оролцуулсан одоо үр хүүхдүүдтэй мөн одоо танай телевизийн хамт олон за мөн одоо энэ телевизийг үзэж сууж байгаа нийт одоо эхчүүд одоо нийт Монголын ард түмэндээ одоо илгээрэн хамгаалсан төрлөөрөө төвшин хамгаалсан байхаа үлзээтэй сайхан өрөөлийг өргөн төвшүүлье. Одоо ингээд танай телевизийн хамт олон ч гэсэн маш их баярлалаа. Одоо ингээд манайхыг зориод одоо ингээд миний хүүхдтэй ингээд ирээд надыг баярлуулсанд маш их баярлж байна. Танай хамт олонд маш их баярлалаа. Тэгээд танай хамт олон мөн та нарыг минь одоо миний хүүхдүүдийг миний найзуудыг бүгдийг урлагийн энчин лам бурхан үргэлж ивэж явах болтугай. Тэр ирэл батар шиг болтугай. Тэгэд би бас нэг зүйлийг яг хэлхийг хүсэж байна л да. Солонгоо маань одоо дөнгөж тиймээ сайхан ээж урам хөтөл хийж байгаа. Тэгэд ярьжсэн бид нарыг ээжүүд маань бол бүүэн дугаараа тийм ээ бид нарыг өсгөж хүмүүжүүлж тэр сайхан аяг шигээр нь бид нэр ийм сайхан үдий зэрэгтэй явж байгаа. Тэгэд Монгол ээжийн тэр бүүэлэх тэр айс цаана ондоо байдгийн юм л дээ нөө бүүэн дуу сонсож бүлээн сүү залгилж өсдөг болохоор Монгол хүүхэд цаанаа л одоо тэгээд дэлхийн дижэнд одоо цайлж явдаг гэдэг. Тэгэхээр тэр сайхан бүтээлийг одоо хийх чаа гэсэн. Тэгээд цөмөөрөө ээжигээ бид нарыг яаж багад бүүэлдэг гэсэн тэр нэг дүр зургаар үзүүлээд. За ингээд бас ээжтэй зориулаад би бүү ээждэг сайхан дуу хийсэн байгаа л да. Тэгээд яг тахилж байгаа хэсгээс би аялаа. Тэгээд бүүэлэн өсгсөн ээж танда бүүэн дууга ургидо бүүэ ичимин데 бүү айгасаа гэдэг утгатай юм билээ шүү дээ. Манай энэ бүү дуучин тийм ээ. тий. Дууны маань утга болохоор бас бүүэ гэдэг үг чи өөрөө бүү ай гэсэн утгатай. Тэгээд би ээжгээ одоо өөр хүүхдэд бид нар үргэлж сайн сайхан явна, эрүүл их байх болно. Тэгээд ээжийн та бүү айгаараа гэж одоо та минь эрүүл одоо танда эрүүл их хаз жаргал хамгийн сайн сайхан мөнгөний өсөн өрөөё. Танда бас хайртай шүү. За баярлалаа бүгдээрээ хамтдаа ирэх бим гаргийн энэ цагта нэгэн сайхан ээжийг үр хүүхдүүдийн хамт баярлуулж нэвтрүүлгээрээ учран залгах болно. Тэр болтол баяртай үзэгчтэй.